2012 оны эхний 7 хоногт нефтийн бүтээгдэхүүн импортлогч зарим аж ахуйн нэгжүүд өгсөн хувильдаж бензин шатхууны үнийг үнэлэлгүйгээр нэмж ард иргэд хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос хандан мэдээлэл хийсэн юм а. Тэд Монгол Улсын засгийн газар шаардлага хургуулахар болсон байна. Монголын төр одоо энэ дураараа авилж байгаа энэ компаниудын иргэшээлээс гарахын тулд яах вэхээр импортынхаа бодлогыг өөр эрх мэдэлтэй авах хэрэгтэй. Одоо төр өөрөө бензин шатхуунаа оруулж ирээд тэгээ нөгөө борлуулж байгаа компаниудаа одоо өөрийнхөө болцлыг тавиад тэр болцлыг нь биелүүлж байгаа компаниудаараа дамжуулж борлуулах ийм арга зам байж байна. Энийг одоо их хурлын олон гишүүн дэмжиж байгаа, зарим нь хуулийн төслөө өргөн барьцсан ийм байгаа. Тэгэхээр Монголын хэрэглэгчдийн эрх хамгаалалтын нийгмийн нэгдсэн холбоо хэрэглэгчдэд төлөөлөөд одоо энэ нефтийн компаниудын үнийг бодтой төвшөөнд нь хүртэл бууруулахын төлөө тэмцэнэ. Энэ тэмцлээгээд одоо үйлдвэрчний байгууллагатай энэ 5 дахь өдөр Цохиатрын талбайд хамтарч хийх гэж байгаа. Бид тэдний тэмцлийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл энэ асуудал бол зүгээр миний юм уу та бидний асуудал биш. Энэ бол Монголын ард түмний одоо Монголын хэрэглэгчдийн эрх ашигт одоо хамаатай болцсон. Тэдний эрх ашигыг одоо хөндөж байгаа. Тус шаардлагад дараах 3 зүйлийг оруулсан байна. Нэгдүгээрт үн тарифын асуудлаа шийдвэр гаргадаг аливаа комисс зөвлөлийн бүрэлдэхүүнд хэрэглэгчийн төлөөллийг оруулах. Хоёрдугаарт шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газрын нэрээр шудраг бус өрсөлдөөний хэн зохицуулах зөвлөлийг нэн даруй байгуулах. Гуравдугаарт нефтийн бүтээгдэхүүний импортыг түр хариуцах асуудлыг даруй шийдвэрлэх, үүнтэй холбоотойгоор улсын хурлын гишүүдээс хуулийн төсөл санаачлах, өргөн барихад дэмжлэг үзүүлэх, уг хуулийг батлах үйл явцад ямар нэгэн хэлбэрээр саад хориг тавихгүй байх зэрэг шаардлагыг тавиад байгаа юм байна. Энэ валютын ханшны асуудлаараа сүүлийн үед яригадаад байгаа зүйлтэй бол бас санал нийлэхгүй байгаа. Энд бол юу гэхээр зэрэг сүүлийн үед сүүлийн одоо саруудад сүүлийн одоо хоногудад валютын ханшны хэмжээ бол ханш бол өдрөөс өдөрт бол бага багаар өсөн нэмэгдэж байсан. Энэ зүйлийг бол Монгол банк харж байсан. Гэсэн хэдий боловч эцэстээ бол энэ үн нэмэгдэж нефтийн үн нэмэгдэж түүнийг дагсан их одоо нийгэм даяар донслогсон ийм одоо хортой үр дагавар бий болж олон түмнийг одоо сэтгэл санаа хүн цохилт болж эдийн засгийн хохирол гараад ирэхээр зэрэг энэ нөхдүүд юу гэж тайлбарж байгаа нэхтэр зэрэг бид бол интервенц хийгээд орно одоо энэ асуудлыг тасан зогсоох боломжтой байсан. Яг үнэн чанартай бол валютын ханшлаас бол болоогүй гэсэн одоо ийм зүйлийг яриад байж байгаа. Ингээд дор дороо бол энэ өөр өөрийнхөө хариуцдаг ажил үүргийн чиглэлээр өөрсдийг хамгаалсан ийм байр суурийг илэрхийлээд эцэст нь бол энэ нийгэм өөрөө донслогоонд орж хохирч байна. Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнийн өсөлтийн талаар судалгаач мөн хийсэн байна. Шатхууны үнийн өсөлтийг буцаагаад хэвэнд нь оруулж өргөн хэрэглээний барааг буцаагаад хэвийн үнд нь хүрэхээр ажиллаж байгаа гэж хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос мэдээллээ. Түүнчлэн 10 хонцгойд байхад бензиний үн буурахгүй байгаа учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Цохиатрын талбай дээр жагсаал хийхээ мэдгдсэн юм а.